Баян өндөр сумын 2026 оны орон нутгийн хөгжлийн сангаас 199 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээж аваад байна. За орон нутгийн хөгжлийн сангийн 190 сая төгрөгийн тоног төхөөрөмж маань бол бид төвдөд бол физик эмчилгээ, уламжлалт эмчилгээ, за хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бол тулгымдсан асуудлыг эмчлэх зорилттой нийтдээ 10 тоног төхөөрөмж бол нийлүүлэгдсэн. Нүүр хэрүүл мэндийн төвд яг хянагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол 521 хүн байдаг. За 4-5 дахь бүлгийн 1900 хүн байгаа. 3-4 бүлгийн. Тэгэхээр яг ингээ эмчийн хяналтанд байнгын байдаг одоо тийм хүмүүс гэсэн үг. За үүнд бол ялангуяа одоо нөгөө 4-5 дахь бүлгийн буюу одоо хавдрын өвчтөй хүмүүсийн хордлогыг тайлах зорилгоор, за архины хордлоготой хүмүүсийн хордлогыг тайлах зорилготой био аппарат буюу бүтэн биеийн одоо хордлого тайлах аппарат нийлүүлэгдсэн. Лазер аппарат нийлүүлэгдсэн. За лазер аппарат маань бас л одоо үений одоо яс сургалтын үед болоод эмчлэгддэг физик эмчилгээний аппарат байгаа. За одоо шок аппарат буюу одоо мөн одоо үений өрөвсөл, үений одоо ургалт, ясны ургалтанд одоо яс сургалтыг зогсоох, за үений өрөвслийг намдаах зорилготой ийм аппаратууд бол нийлүүлэгдсэн байна. За энэ тоног төхөөрөмжүүд нь бол нийтдээ анхан шатны тусламж үйлчилгээнд бол маш хэрэгтэй буюу одоо яг эмчид хянагдаж байгаа диспансерын хяналтанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон за нуруу нугалмын өөрчлөлтөө бүхий л хүмүүст одоо хэрэгтэй тоног төхөөрөмж яг нийлүүлэгдэж байгаадаас нийт одоо Баян өндөр сумын засаг дарганы тамгын газрын хамт олонд бол баярлж талархсан.